эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирүү? Ардын өсөлтийн үлгийн алтан боловс суманд давтаа мөрлөнө. За баярлалаа, сайхан үйлжиж байна уу? Сайхан. За бид бүгдээ ухтаж хүлээж авч байгаа талхлаа. За сайн байцгаана уу? За. Сайхан. За ангаал тэрээ сайхан. Дэжиг өгч хорой. За ингээд хөх тэнгэрийнхаа цэнхэр өнгөтэй хадагтай эсхий туурхтын нэвтрүүлгийг ухтаж хүлээж авсанд нас Алтан боловс сумынхаа засаг дарга тамгын газрыгаа хамт олон гардаг та бүгдээ бас талархж байна. За баярлалаа. За энэ замдаа сайн явж ирж байна уу та? За энэ замдаа сайн явж ирлээ. Монгол эх орноо тойроо 3 жил тойрж явна. За ажил үйлсэн тавлаг. Тавлаг байна. За бидний өгтөж хүлээж авсан талархлаа. Нөө сайхан үлдэж байна. За сайн байна. За сайхан үлдэж байна уу? Яа. За сүлдээ сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Ажил албан өндөр үү? Ажил албан өндөр байна. Таны ажил албан өндөр үү? Оо тавлаг. Юуросом баруун мөрөн сумд ажиллаад тэгээд наашаага үйлдээ. Ямиг үйлдээ сайхан өгтөж хүлээж авч байгаа. Талархсан. Энэ сумын хөвгтүүхтэй танилцуулах сайхан мөрөн үйлдээ. Энэ сайхан нутгийнхаа хүүхдүүдийг бас хамт хичээж туурнымөр оруулж ирээдүйн хойч үед өвлөдөн үлдээс оролцоо эсхий туурхсан баримтат туурны төлөвлөлтөд хамтран ажиллаж байгаа нь талархж байна гэж. Аа. Яа сайн байна уу та? Сайн байна. Сайхан үлдэж байна уу? Сайхан. За сайхан үлдээ сайн явж байна уу? Оо тавлаг. Ажил төрөл бүтэмжтэй. Ажил төрөл маш сайхан, дүүрэн сайхан байна. Олон түмнийхээ буйнт одоо явж байна гэдэг. За мөн сайхан нэг зүйл хийж харж яадаг ээ. Тэгээд явж дээ. Одоо нэг 83 аймагуд 80 гаруй сумдуудаар явж байна. Оо мөн тий. Төмний буян сайн. Яг өдрийн одоо сайдгаа энэ хаадаг одоо ардын төргүүд харинтэй солдож одоо аяа байгуулсан ийм одоо нүгэрээ гэнэ хүүхээр энэ хүүхээр дараа олцлаа хөөдөг. За сайн байна уу? Сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан, та сайхан үлдэж байна. Сайхан үлдэж. Ажил төрлөнд тавлаг уу? За сайн байна уу? Сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Эртний сайхан Монгол ёсороо хөх тэнгэрийнхаа цэнхэр хадагтаа сайхан эсхий туурх нэвтрүүлгийг өгтөж хүлээж авсан талархж байна та бүгдтэй. За сайн байна та. Сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион Effect компани
эрүүл эко сонголт Goodwill. Энэ хаалга маань одоо хэдэн онд баригдсан хаалга байна? За энэ одоо хаалга маань бол сүүлд бол 2013 онд 2013 онд. энд байгаа одоо бид бүхний зогсож байгаа газар маань Сэлэм төшөө гэдэг. Одоо тэнд байгаа хөшөө юм. Энэ өөрөө бол түүх нь бол ардын өвсглийн 50 жилээр 1971 онд анх баригдсан. Анх баригдсан. За Сэлэм төшөө гэдэг нь одоо сэлэмтэй. За хөшөөнийх нь зураглал нь болохоор ардын өвсгөлийг чөлөөлсөн маршрут зурагlalтай. Зөв. Тийм одоо түүхийн одоо агуулга бүхий манай ухдаг хаалга. Нөгөө дөрвөн полимоч барилдаг газар ч яа. Дөрвөлжин сүм буюу дөрвөн полимоч зоосон газар маань одоо сум руугаа ишээ даваад аваад тийшээ очихоо те. хойдолтой байж байгаа. Ааха. Тэрийг та бүхэндээ бас тий дөрвөн хороод зэрэг 100-100-аар дөрвөн хороод зэрэг. Тэгээ 2000 зэрэг юу та тулцсан. Гамиттэй те. Тэгээ Чингис хааны бас их түүх их байдаг. Чингис хааны одоо Сэлэнг аймагч одоо Хулан хатны бас өлгийн нутаг гэж ярьдаг. Их ариун сайхан түүх ихтэй нутаг. тий одоо хэзээ Чингис хааны үед гэх юм бол одоо манай Монголын нуус товчоонд дурдгдсан буур хэрийн тал гээд Буур хэрийн хөшөө байгаа. Одоо бид хүмүүс очиж байгаа шиг баруун тал руугаа. Энэ зүг рүү байна те. Энэ дишээгээ. За энэ ямар учиртай буур хэрийн тал буур хэрийн хөшөө гэхээр за Тэмүүжин буюу Чингис хаан маань бүртээ 3 мэрэгдэд булаалгаад жамуух тойр тантай ирж хатнаа авсан. Тэгээ их цэрэг буудалж исэн буур хэрийн тал. Тэр газар нэ. Тий, манай аймаг өөрөө одоо 3 мэрэгдийн үлгийн Хулан хатныг бас манай 3 мэрэгдээс одоо зарж авч ирсэн ийм түүхтэй. Хөдөөгийн одоо хэдэн багтаа, төвөө хэдэн баг, нийт хэдэн баг байна? За манай сум 3 багтаа. 3 багтаа. Хөдөөгийн 1 багтаа, төвдөөгийн 2 багтаа. 1580 иргэнтэй. За 338,000 гаруй одоо малтай. За тэгээд нийт 2000 одоо 30 га. 230 га газар нутгтай. Зөв. Газар нутгийн өндөр ой бүс одоо хэдэн өнөөх вэ? За манай сум малын бэлчээр одоо хэр байна? Малын бэлчээр ер нь бол бага шүү. Талбай багтаа. Багтаа. Хөдөө аж ахуйн зориулалттай газар 18,000 байна. За ойн сон бүхий газар байна. 85,000 байна. Ааха. Ер нь одоо тэгээд мал бэлчих талбай маш багтаа. Тужийн нарс, ойн сонгуудтай, хилтэй, хойноо одоо чөлөөдөөс алтан булаг, бомбцтой газар тариалын өстэй. Сэлэнг аймаг маань ер нь бол одоо ой бүс жоохон ихтэй байдгийн сумдууд нэгэд хараад бах тийм ээ. Тий. Малын бэлчээр багтаа. Манай аймаг өөрөө ертөнцийн мал аж ахуй газар тариалангийн бүс газар тариалангаар. За тариалангаа одоо урдаа тавиад эрчимжүүлж байгаа гэсэн. Хичнээн хөшөө мал байна. 5 хөшөө байна уу? Манайх одоо манай сум маань 4 хөшөө малтай. 4 хөшөө малтай. Тэмээ бол байдгүй. Ааха. Уяачд ихтэй. Уяачд ихтэй. Хурдан өгчлээ. За. За ингээд хэдүүл сумын төв рүү ороод зураг авалтынхаа сайхан маршрутыг гаргаад ингээд одоо Сэлэнг аймгийн Алтан булаг сумынхаа өөх түүхийг сайхан танилцах юм байна. Тэхүү. За тэгье. Нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион Effect компани эрүүл эко сонголт Goodwill. За сайн байцгаана уу. Та бүхэн өдрийн мэндийг хүргье. Тэгээд эсгээ туурхтан нэвтрүүлгийг өгтөж хүлээж авсанд засаг даргынхаа тамгын газрынхаа хамт олон ард иргэдээ бас талархж байна. Тэгээд энэ сумын сайхан түүх соёлтой бас сайхан танилцах гэж бас зорж ирлээ бид. Алтан булаг сум маань одоо хэдэн онд үүссэн байгуулагдсан. Ер нь хичнээн багтаа сумын талаар сайхан бас нэг танилцуулна шүү дээ. За Сэлэнг аймгийн Алтан булаг сум маань одоо анх бол 1729 он гэхээр 6 зан гэртэйгээр хөлийн худалдааг зохицуулах худалдаачлалыг баримтлан захирах газар нэртэйгээр эхлээд суурин тавигдсан. За тэгээд одоо би түүхний мэддгээр 8 хот түмэн газрын цайны зам одоо Монгол улсын хойд үе таалга ийм сум ардын өвсгөлийн үлгийн агуу түүхий эзэн болсон. Дүүх түүх ярих юм бол маш их одоо түүхтэй. Өдөөгийн ууган сургууль, өдөөгийн ууган эмнэлэг, Монголын анхны банк, за нисэх онгоцны буудал, гайл гэдэг. Ардын төв засгийн газар гэдэг маш олон одоо түүхийн улбаатай Сэлэнг аймгийн төв байсан. Ийм одоо суурин газар одоо Алтан булаг бомбттой чөлөө төстэй нийтдээ манай сум маань 3 багтаа
Түүний 2 баг, хөдөөгийн 1 багтаа. Өөр зөв. 580 одоо иргэнтэй ийм сум байгаа. Хүн ам маань одоо 2025 оны тоогоор 4580 гэж одоо урьдчилсан байдлаар гарсан байна. Өөр зөв. 3 цэцэрлэгтэй, 1 2 3 дахь цэцэрлэгтэй. За сургууль маань одоо түрүүн хэлсэнчлэн одоо хөдөөгийн ууган сургууль 1922 онд одоо 2022 он 100 жилийн түүхийг 1922 онд даанх байгуулагдсан. Ийм сургууль Бэмбэ Эренчин агсны одоо нэрэмжит. Ийм хүүхдтэй сургууль. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За миний хувьд бол энэ Монгол улсын 330 сумын тэнд одоо ажиллаж амьдарч байгаа хүн зооны ажил үйлс түүхэн уламжлал онцлогийг ингээд харуулад улс орон даяар одоо нэвтрүүлээд тэнд одоо хойч үеийнхэнд нь бахархал болгоод залгамжил болгоод явуулж байгаа энэ нэвтрүүлгийг би нэг шудаа харсан. Тийм учраас их амьд ийм гоё одоо нэвтрүүлэг байна гэж ингэж харж яснаа юуны өмнө одоо бас энд тантай нүүр тулж уулзж байгаа үедээ бас хэлье гэж ингэж бодож байна. За Монгол улсын одоо 330 сумын хувьд бол бүгдээрээ л одоо түүхэн сайхан одоо өөр өөрийн онцлогтой бахархалтай тэргээрээ одоо омгшиж ажиллаж хөдөлмөрлж байгаа юм хүн зонууд байгаа. Тэгэхээр манай Алтан булгийн хувьд бол бас хэд хэдэн бахархал бий. За нэгдүгээрт нь бол энэ өнөөдрийн одоо Монгол улсын энэ залуучууд ялангуяа 1990 оноос хойш одоо өнөөдрийн 35 хүрч хүрдэх нарцны залуучууд бол тэр үрээ одоо ямар өндөрлгөөс, ямар бэрхшээлээс, ямар одоо түүхэн их зовнил, гашуун, сургамж, амжилт бүтээлийн дундуур хүрсэн гэдгийг бас сайн мэдэхгүй байж магадгүй. За энд бол энэ Алтан булаг сум энд одоо ажиллаж амьдарч исэн хүн зонууд маш их түүхэн үүрэг гүйцэтгсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Монгол улсыг энэ дэлхийн хамтын нийгэмийн гишүүн 190 гаруй улс орнтой дипломат харилцаатай ийм бүрэн ирэхэд тусгаар улс болгоход энэ Алтан булагчууд энд ажиллаж амьдарсан хүн зон бол хөлсөөрөө цусаараа одоо энэний үүд хаалга дуудлага нь болсон. Энэ бол 1921 оны 3 сарын 18-нд энд ардын хувьсгал ялж өнөөдрийн энэ өндөрлөх төрх одоо ихэн замын дуудлага дурай нь болсон. Хөгжлийн эхлэл нь болсон ийм сум байгаа. Энэгээрээ одоо үеийн үед энэ Алтан булагчууд бахархаж ингэж явж явах хэрэгтэй. За энэ нь бол бидний нэг их том бахархлаа гэж би боддог. За хоёрдугаарт нь энэ Аз Европыг холбосон одоо худалдааны хамгийн дөт зам дээр байгуулагдсан 1729 онд одоо байгуулагдсан ийм одоо хот Алтан булаг хот. Тэгээд өнөөдрийг хүртэл энэ түүхийнхэн уламжлал алдаагүй. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын тэр үед ямар нэртэй хот байсан гэлээ? Жургааны занг гэж нэртэй болгоод тэгээд энэ гэсэн тэр Буур хайрын гэрээ гэдгээр 1727 онд Орос талдаа дээд чивээ буюу Торсковск бат байгуулагдаад одоо эсрэг талдаа манай одоо энэ Алтан булаг хот байгуулагдсан. 2029 онд дүн хөгжлийнхээ 300 жилийн хойг тэмдэглэхээр одоо манай шин залуу дарга нар орон нутаг маань ингээд одоогоор төлөвлөөд ингээд сайхан явж байгаа. 300 жил. Сая 2019 онд 290 жилийн хойг нийсэн. 29 онд. Тий, Алтан булаг хот байгуулагдсан. Хот гэж би ярьж байна. Тий. А сум гэж яривал 1958 оны. Түүхийн дурд бол хот. Түүхийн дурд бол үндэс суурь нь 1729 оноос. Тий. Алтан булаг сум гэвэл 1958 онд буюу одоо 2028 онд Алтан булаг сум байгуулагдсны 60 хэдэн жилийн хойно болох нь вэ? 60 жилийн хойно болох нь тийм сум. Алтан булаг хот гэвэл 1729 оноос эхтэй. Ингээ 300 жилийн 300 жилийн түүх ширхэх нь байна. Тийм. 300 жилийн түүхийг бид харах нь байна. Унших нь байна шүү дээ. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, механик тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгуулга болон эрчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 7017 7757 9511 4497
80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхон брэнд. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэн сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахад том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Ноц дугуй худалдаа. Манайх Opus, Grid, GT, Yokohama, Hero, Toyo брендийн өвлийн чанартай бүх төрлийн дугуйг худалдаалж байна. Манай дугуй нь 2025 онд үйлдвэрлэсэн бүх төрлийн машин таарах размер хэний сонголттой. Чигшлээ алдахгүй, өвөл гулгаанд санаа зовхооргүй зөөлөн дугуй худалдаалж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгч байна. Холбогдох утас 7044 тэгтэг. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10, 9967 тэгнэг 10. Одоо энэ түүхэн уламжил алдаагүй явж байгаа. 1729 онд байгуулагдсан энэ хот бол 8 худалдаа тээвэр логистикийн чиглэлээр байгуулагдсан. Одоо ч гэсэн энэ түүхэн уламжил алдаагүй. Манай Сэлэнгэ аймгийн ер нь Монгол улсын хамгийн одоо их олон одоо нийтийн хоол үйлчилгээний боловсон газруудтай худалдааны одоо төвөөтэй, чөлөөт бүстэй одоо ч энэ Аз Европыг холбосон энэ худалдааны дөт зам алдаагүй. Өнөөдөр Хятад Оросын холбооны улсын одоо шууд таран зэт тээврийн хамгийн том төв алтан авцамын шалган нэвтрүүлэх бомт нь суман дээрээ оршдог ийм сум бол 339 сумаас алтан болох сум. Тэгээ энэнийхээ өр өгөөжийг манай алтан болгочууд бас тодорхой төвшөнд одоо хүртээд ингээд явж байгаа нь бас сайхан байгаа. Энэгээр би бас 300 жилийн ойг бас ингээ хийнэ гэдэг нь Монголд баг ингээ түүхэд ганц баг тийм. Сумд дотор байхгүй. Тийм байхгүй. Том бахархал. Тий. Бахархын аргагүй ганцхан энэ одоо Алтан булгийн ард иргэдээс гадна Монголын ард түмэн бүгд яс цусандаа шингээтэл ойлгох ёстой юм байна. Энэ бол Монголын ялалтын өдөр байсан. Өнөөдөр энд ялалт байгаагүй бол бид өнөөдөр байх үгүй юу гэдэг дээр байхгүй. Маш Монголын бүх монголчуудын тий аав ээж нь угс тий удам угсаар хүүхэд бачуудтайгаа бараг л одоо гэр бүлээр бараг тулаан бараг энд одоо явж ирсэн. Зүдээж би одоо бараг одоо дэж танилцж чинь цааш энийг өшөөлөө одоо ингээд нэвтрүүлгээр эшүүл танилцах байх гэж бодож байна. Тийм учраас Монгол хүн болгон ерөөсөө хизээш мартаж болохгүй алтан булаг сумол ялангуяа Монгол хүний тарих оюуханы дээдэлд одоо байх ёстой. Цусаараа амиараа хамгаалж одоо үлдээсэн тэр дайчин ахмандууд энэ тэр дээдсүүдийн тийм ээ энэ нутагт одоо түүх байгаа шүү дээ. Тийм. Ер нь Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой томоохон тэмдэглэлт ойнуудыг бодох болгондоо л алтан булагт үүссэн энэ ардын хувьсгал энэ түүхэн дуудлагыг байнга санаж ингэж ой санамжинда хадгалж явж яах нь манай монголчуудын иргэн бүлийн л одоо үүрэг гэж л одоо ингэж бодож явах хэрэгтэй. За 3 дугаарт нь миний нэг одоо бас бахархаж бодож явдаг юм бол энэ 1992 онд манай Алтан булгаас Ногоочин Баатарууд дотроос одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Туяа гэж баатар төрсөн. Одоо Амьд Сэрүүн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амьдарч байна. Одоо ахиж Монгол улсад бол Ногоочин Баатар
төрөхгүй. Одоо хий төрж байгаа хүн байна. За одоо 70 гараа явж байгаа бох тий. Уцтаа тэр огчныхаар нэг ороо. Ногоочин Баатар би яагаад гэвэл ахаад одоо хүнсний ногооны салбараас Ногоочин Баатар төрөхгүй. Яагаад гэвэл ингээд бүгд хувийн хөвшилд гараад явцсан. Тэгээд Монгол улсын бүх хөдөлмөрийн бааtruуд байгаа баха. Тэр дотроос одоо хамгийн отхон Ногоочин Баатар 1992 онд төрсэн. Энэгээрээ бас манай хүнсний ногооны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн түүхийг бас сайхан аривжуулаасаа гэж би бас танд ингэж хандаж хэлж байгаа. Очлгүй яах вэ? Энэ Алтан булаг хотыгоо тэр 1956 он хүртэл 1729 оноос 1956 он хүртэл Алтан булаг хот гэж байсан. 1956 онд Сэлэнг аймгийн төв эндээс татан буугдаад цагаан эрг рүү шилжихээр Алтан булаг хот гэдэг статусаа тийм түүхтэй. Түүхтэй. Тэгэхээр одоо энэ ирэх он жилүүдэд одоо манай энэ төр засгийн сайхан залуу болсон хүчингүүдийн өмнө эдгээр маань одоо бүх төвшөндөө одоо харилцаа хамтын ажиллагаа өрнүүлж ягаад тэгээд нэг ойрын одоо жилүүдэд 10,000-аас дээш хүн амтай одоо орон нутгийн хот болж тэр 1729 онд байгуулагдсан тэр хотоо одоо иргэн нэг одоо бүр түүхийнх нь улбан дээр авчраасаа гэж би ингэж дотроо бодож ингэж хүсэж явдаг аа. Ингээд танд одоо уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа тань. Хөдөөд Дөгдөөгийн баг дээр би түхэн сая өнгөрсөн 7 хоногт багаараа одоо малчтаар явж ирлээ. Тал дээр 25-аас 30 см-тэй хонгор бол түүнээс дээш. За мал бол одоо ерөнхийдөө бол зогссон тэжээж байгаа байдалтай байгаа. Манай сум маань 2025 онд 38,793 тоотлогоо мал тоглогдсон 4 толгой малтай. За тэмээнээс бусад толгой мал бол манай сумд одоо малчид маань Монгол мал арга ухаанаа тэгээд өвлөөд ингэ явж байгаа. За Сэлэнг аймгийн хувьд гэх юм бол эрчимдсэн газар тариалан мал аж ахуйн бүс нутаг гэж засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэйгээ одоо улбаатаагаар мөн одоо газар тариалангийн бүсд малыг эрчимжүүлэх шинэ оршоо чинээлэг малчин одоо хөтөлбөрийн хөдөлгөөний хүрээнд малчид маань оршоо байгуулад одоо эрчимжүүлж байгаа юм. Хэд хэдэн хоршоотой Сэлэнг аймагт хамгийн олон оршоо байгуулсан сум манай сум баг. Одоо тэг нэг хадлангийн асуудлууд бас өвлийн бэлтгэл өвсдөж ил энэ одоо яаж гэнэ бас өөртөө бас хангаж чинь өөр нэг удааны өвстэй байна. За 25 оны 100 одоо Сэлэнг аймагт манай сумж тэр ялгаагүй гантаа одоо 100 болж хадлан зундаа хуруу багтаа. Ааха. Ер нь бол хадлан бэлчээр бол маш гантаа байсан. За гэсэн үедээ ч гэсэн одоо малчид маань одоо хадлан дэжлээ бэлдээд тодорхой хэмжээнд базааж авсан. За сумдаа бид хүн сумын нөөц одоо цаанаас засгийн газраас аймагаас тогтоосон фонд байдаг. Энэ фондыг бид нар хувиад авуулж биелүүлсэн амжилттай үүс тэжээлээ бэлтгэсэн ингээд байж байна. Цас ихтэй холбоотоос одоо өвс тоосны асуудал багасж байгаа. Нөөцийн өвсөөс өвс авъя гэдэг хүсэлтүүд ирж байгаа нэг асуудал байна. Мал аж ахуй талаас бас тайлбарлаа. Одоо нэг үйлдвэр омгийн одоо мал гэж одоо ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол танахтар одоо яг бэлчээр уугуул мал байна уу? Бас одоо эцсэнс мал аж ахуй талаас илүү нугламтай гэл тий. Олон л одоо малыг одоо бас сайхан нөгөө бэлчээрийн мал аж ахуй бас даац хэтэрнээс ахуулаад одоо эзэмсэн мал аж ахуй бас их орж байна. Дээр нь одоо бас сүүний чиглэл, махны чиглэлийн одоо бүх малыг оруулж бас үйлдвэр бас болох гадаас явж байгаа шиг байна тий. Энэ дэр. За энэ дэр манай хөдөө аж ахуйн засгийн дарга буян үйлчийн мэрэгчлэлт маань. За би одоо энэ тус таман газартай ажилдаад одоо 20 дахь жил ажиллаж байна. Намайг Бадарчин буян үйлчээ гэдэг. За би бэлчээр газар тариалан мөн мал аж ахуй бүртгэл мэдээлэл асуудал хариуцсан мэрэгчлэлтний ажлыг давхар авчирч хийж байна. За манай сум бол даргын хэлдгээр Сэлэнг аймаг бүхэлдээ эрчимсэн мал аж ахуй газар тариалангийн бүс аймаг. Манай сум энэ ч утгаараа 2009 оноос ахуулаад эрчимсэн газар тариалан мал аж ахуйн бүс нутгаа тодорхойлоод бодлого батлаад иргэдийн хурлаараа бодлого бодлуулад ингээ 2019 оноос мөн давхан чиглэлээ батлуулаад явж байгаа. Мал аж ахуйн хувьд бол ерөнхийдөө махны чиглэлийн өхөр сүүний чиглэлийн сүү махны чиглэлийн холимог гэсэн чиглэлээр урьжуулж байгаа. За ихэнхдээ бол Сэлэнг үйлдвэр байгаа. За Сэлэнг үйлдвэр манай л ерөнхийдөө гавьяат мал зууч, жавзмагван
одоо яг өөрийнх нь гаргасан үйлдэл нь одоо манай сумын газар тариалангийн аж ахуй эрхэлдэг жагтай компанидэр одоо байж гин үндсэн суурь маань тэнд сэлэнг үйлдвэрээ түүнээс бол балаад одоо нэлээдгүй олон айлууд маань бас сэлэнг үйлдвэрийн хөртэй боллоо. За тэгээд бодлого чиглэлийнхаа дараа Герпорт, Ангус чиглэлийн өхөр үржүүлж байна. Сууны чиглэлээр бол халимаг үйлдвэрийн өхөр үржүүлж ингээд ер нь бол манай сум маань суурь нь одоо Сибирь юуны Украины одоо талын улаан үйлдвэрийн өхөртэй 1970 онд 200 улаан талын улаан чиглэлийн улаан одоо гонжоо үнэнүүдийг гадаадаас оруулж ирээд энд одоо тэгээд сүүлдээ 400 үнэний ферм гэдэг сангийн аж ахуйд ферм байгуулагдсан. Энэний суурь маань бас талын улаан үйлдвэрийн өхөр маань байсан. Одоо үүн дээрээ бол балаад халимаг үйлдвэрийн өхөр үржүүлж байна. За хоньны хувьд бол манайх ерөнхийдөө зах зээл болсноос хойш Баруун аймгийн малчид нүүдэлчид маань их ирсэнтэй холбоотой баяд үйлдвэрийн хонь голлон үржүүлж байгаа. Ерөнхийдөө бол баяд үйлдвэрээр хоньныхоо үйлдвэр ухсааг сайжруулад ингээд явж байна да. Хүүтэнд одоо бас тэр их төсвөртэй одоо малууд байна. Бүр нь бол дасан зогсож байна уу те? Ерөнхийдөө дасан зогсож байна. За баяд үйлдвэр маань хүүтний үйлдвэрлэлд төсвөртэй хонь маань дасан зогсож байна. За сүүний чиглэлийн өхрүүдээ бол за махны чиглэлийн өхрөө бол аж ахуй нэгжүүд болон иргэд маань байран маллага хагас одоо эрчимцэн аж ахуй эрхлээд ингээд явж байна. За энэжлийн хувьд бол цаг агаарын хүнд бол нэлээдгүй их цас их орсон. Цасны зузаантай холбоотойгоор ихэнх малчид маань малаа зогсоож тэжээлд байран маллагаагаар ингээд нэмэлт тэжээл цас ихтэйг учраас нөгөө өвс одоо малтаж яг бог мал болдооч өхөр малд жоохон нэлээ хүндгэн л одоо юу болж яана л гэсэн одоо сумдууд явсан сумдууд бас малчд маань ярьж байна. Одоо нөгөө малтаж идэхээр нөгөө намар орсон цас нөгөө хайлаад хөлдчих нөгөө мөсөн зууд гэдэг маань өөрөө цагаан зуттайгаа жоохон хосолсон бас юм хүндгэн жил боллоо одоо гэдэг юутай байна. За ер нь одоо энэ ертөнцийн мал аж ахуй, бэлчээр мал аж ахуйн бас нэг ялгааг нь та бас хэлж өгнө ш. За энэ дээр хүмүүс маань жоохон хоёр буруу ойлголттой бас яваад байна те. Яг хөө мэдээж одоо малчтаас орлоготой байх чанартай малыг маллах те. Сууга махнуудаа гацтай байвал малчин хүн бас эдийн засгийн эргэлтэнд бас ороод ингээд явах тал бас байгаа бах те. Гэхдээ нөгөө нүүдлийн мал аж ахуй одоо бас ингээд өөрөө устчнаа. Эцсийн мал аж ахуй бас одоо эднэрт бол байх юм бол нүүдлийн мал аж ахуйг болно гэдэг ийм ойлголтууд бас яваад байна л да. Тэгэхээр энэний одоо ялгаа нь юу юм бэ? Эцсийн мал аж ахуй орчсноор бас иргэдэд болон буцаад одоо малчд бас ямар яах юм. Энэ бол яг хөө хостуулаад явж бас болох асуудал шүү дээ тий. Энэ одоо бэлчээрийн асуудлаас болоод ингээд энийг бас болгоё. Эцсийн мал аж ахуй оруулж гэнэ үү? Бас мэдээж одоо сүү махны гар цайтай чанарын дээр бас ингээд нэг эдийн засгийн эргэлтэн дээр бас ингээд тулгуурлаж орж гэнэ үү? За төв сүрэн манай орон нутаг маань Сэлэнг аймаг маань өөрөө төв сүрэн Монгол улсын газар тариалангийн үр тарианы 60%-ийг дангаараа хангадаг аймагийн хувьд бэлчээрийн мал аж ахуй одоо малыг тооны биш чанарт анхаарах ёстой гэдэг чанарын үзүүлэлтэнд за юу н эрчимцэн мал аж ахуй бол цөөн тоогоор ашиг өндөртөө гарц одоо малаас авах нэг малаас ашиг авах гарц маань ашиг шимийн үзүүлэлт нь өндөр байдаг. За тэгээд газар тариалангийн бүс аймгийн хувьд бол эрчимцэн бэлчээрийн мал аж ахуй маллах одоо үнэхээр дааз бэлчээрийн дааз хүрэлцээ муутай тэгээд нөгөө манай сумын хувьд бол бүр нөгөө урталтаа дожин нарсны тусгай хамгаалалт тэгээд одоо газар тариалангийн тий манай сум ч өөрөө хэлийн хоймор нутаг арталтаа хэлийн бүс дундаа нутгийнхаа дундуур болохоор тариалангийн бүс 12,000 га эргэлтийн талбайтай тариалангийн бүстэй за урталтаа дужин нарсны тусгай хамгаалтын улсын тусгай хамгаалтын газар нутагтай гэд. Тэгээд зайлшгүй манайх бол эрчимцэн мал аж ахуйгаа бэлчээрийн даацтай тохируулж оруулах шаардлагатай болж байгаа. Манай сум нийтдээ бол нэг одоо хонь толгойд шилжүүлээгээгүй. Бас байгалаа бас бодохгүй болохгүй шүү дээ тий. Тийм байгалийнхаа нөхөн сэргээлтийг хонь толгойд шилжүүлснээр бол нэг 54,000 толгой мал бэлчих даацтай. Гэтэл өнөөдөр энэ маань
3 дахин хэтэрчээд байгаа. За тэгээд 20 толгой шилжүүлэхгүй байя гэх юм бол яг харахгүй бас бодлого гарахгүй бол болохгүй болчоо. Тэгээд яг хуу эрчимцэн мал аж ахуй маань малын ашиг шимийн үзүүлэлт өндөр нэг малаас авах гарцсан зайлшгүй. Тэгээд одоо үндсэндээ 10 үхэр тэжээснээс 5 үхэр тэжээгээд түүнийхээ сүүний ашиг шим гарцаар малынх нь гарцаар одоо 10 үхрээс авах ашиг шимээ авч болж байгаа учраас ингээд тэгээд орон нутгийн онцлогтой тохируулаад бас нөгөө газар тариалангийнхаа аж ахуй нэгжүүдтэй уялдуулж ингээд тэжээл үйлдвэрлэлийн гаргачих бүрэн боломжтой учраас Сэлэнгэ аймаг лугаа ийм бодлого чиглэл барьж ажиллаж байна. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За Монгол Улсын засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор за шинэ оршин хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоолыг одоо баталсан байгаа. За энэхүү тогтоолоор шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн бодлого за мөн уламжлалт мал аж ахуйд одоо уур амьсгалын сөрөг нөлөөллийн үүднээс одоо малчтад тулгамдж байгаа. Энэ асуудлаас өрсөн сэргийлэх үүднээс малчтын хоршоог дэмжих замаар шинэ оршин хөдөлгөөнийг өрнүүлсэн байгаа. За 2024 оноос хойш манаас өмнөд нийт 21 шинэ оршоо байгуулагдсан. За үүнээс 17 оршооны 52 гишүүн маань одоо зээл аваад за энэхүү хөдөлгөөний хүрээнд бас доктортой амжиргаагаа хөгжүүлээд ингээ явж байгаа. Нийт 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хамрагдаад ингээ явж байгаа. За ихэнх одоо оршоо маань эрчимсэн мал аж ахуй за мөн одоо сүнс бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм чиглэлээр одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ жилийн хувьд бол техник технологи одоо авсан одоо тийм төлхөө чиглэлтэй эрхчлээс одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм төлөвтэй байгаад байна. Түүний цех World Milk гэдэг нэг цех бүрэн ажиллаж байна. Оо за. Зуны цагт бол 4-5 хүний ажлын байрыг бий болгож байгаа 2 залуу. Одоо эхнэр нь багш өөрөө одоо тэр сүүнийхээ цехийг ажилуулж байгаа. Сүүгээ одоо малчтаасаа аваад хөргүүр танкертай. Тэгээд малчтаасаа одоо Улаанбаатар усны байгаа болон ойр орчмын бүх малчтаасаа сүүгээ аваад тэгээд тэндээ технологийн аргаар гаргасан аарц болон уламжлалт аргаар гаргасан аарц ааруулгыг ингээд сав баглаа бодлыг янз бүрээр нь одоо бураад болон уламжлалт аргаар гаргасан гэдэг энэ цэцгийнүүд энэ зөвлөдийг бол манайх одоо сумын бэрийн бүтээгдэхүүн болтол нь хөгжүүлж явсан сүүний цех байна. Манайс ч нөгөө хуучин сангийн аж ахуй түрүүн биелсэн сангийн аж ахуй гэж байхдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотыг сүүгээр хангадаг байсан. Тэрийг дагсан одоо яг энэ санаа басаар 7 км-тэй Улаанбаатар гэж үеийн сангийн аж ахуйд ажиллаж байсан. Сайлын ферм байсан. Фермд ажиллаж байсан сайлчдын, малчтын одоо төлөөллүүд хуваарай фермерийн аж ахуй байгуулад ингээд өнөөдрийг хүртэл одоо 20 гаруй 30 жил ажиллаж байна. Тасралтгүй явж илвэ. Тэгэхээр ариун том туршлага юу шүү дээ. Өөрөөр нь одоо бас аав ээжээ аваад ингээд фермерийн аж ахуйгаа ажиллаад явж байна. За одоогоор хэмжүүлсэн. Сүүний чиглэлийн бол манад бол нэг 7 аж ахуй фермертэй гэж байна. За яг хуу тэрнээсээ үүдээд бас нэг шинэ хашаа хөдөлгөөнөөр нэмж фермерийн аж ахуй гарч байгаа газар байна. Мөн одоо айл өрхүүдээс хуваарай сүүг нь худалдаж аваад гэрээрээ цагаан эдээ хийдэг ганц 2 хүн байна. Нэг уламжлалт технологи гэдэг юм аа өөр алдагдахгүй байгаа даа шүү дээ. Тийм уламжлалт технологиор одоо сав болж гоё байж болно. Тэр дотор байж байгаа уламжлал борлуулалтаа хийдэг тийм одоо шинэхэн залуу охин байна. Одоо сард ягаад зуны улиралд одоо хүмүүсээс намрын улиралд хүмүүсээс одоо сүү аваад тэгээд гэрээрээ бас ингээ сайхан ааруул эзгээ хийгээд зардаг, өрөм хийгээ зардаг юм хүмүүс байна. Одоо Хираанд өрхийнхөө хэрэгцээгээр бас одоо сабаглото сайхан нэр хаяг шашхтаа ааруул шимээр хийгээд зарж байгаа хүн байна. За тэгээд дээрэс нь манай сум чинь сая засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон заалта малчин иргэдээ туршлага судлуулах, гадаад дотоодын туршлага судлуулах бодлого чиглэлийнхаа хүрээнд хятадын хот өвөр Монгол шилийн гол руу 3 дугаарагийн дараа маань 20 тонн авч явлаа. Оо зөв.
Энэ бол бас нөгөө сууны чиглэлийн фермийн одоо бүтээгдэхүүн цагаан эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд энэ байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах технологи шинжилэлийг хийх малчтаа сургах асуудал дээр нэлээд сайн анхаарч ажилласан. Байгаль орчны хэлтэй улсын байцаагчаар ажилладаг. За манай байгаль орчны бүрэлдэхүүн 2 байгаль хамгаалагч, 1 улсын байцаагч ингээ 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За нийт нутаг дэвсгэр маань 210,030 гаатай, үүнээс 187 га 7,000 га ойн сан газар. Ерөнхийдөө нийт нутаг дэвсгэрийн 88-89% нь ойн сангийн газар хамаардаг. Тийм. За тэгээд манай дээр ан амьтны хувьд бол ер нь бууга баавга одоо ойн санд ойд байдаг амьтад ер нь л байдаг. Тэгээд сүүлийн хөдөр ер нь хөдрийн баас харагдаж байгаа. Ер нь тэгэхээр хөдөр бас манай ойн санд байгаа гэсэн тийм. Яг бид нар хараагүй л байна л да. Камер тавиад үзээд ерөөдөө камерт бол орохгүй байгаа. Баас нь байгаад байгаа учраас тэр амьтан амьдарч байна гэдэг ховор амьтнаас ерөөдөө тийм. Ер нь манай ойнд ямар амьтан амьдарч байна тэр болгонд байж байна. Хандгаа бол сүүлийн үед нь харагдахгүй байгаа. Тийм. Гол ус талаас нь нуур цөөрөм. За ер нь усны хувьд бол манайх ер нь жоох усны хомсдолтой. Ер нь голдуу газрын гүний усыг ашигладаг, хулдаг гаргадаг тийм ээ. За тэгээд цөх гол гэж байдаг. Цөх гол маань өөрөө усын хөлийн зурвсаар явдаг. Хөлийн Орос Монголыг хөлийн заагаар явдаг. Тийм. Тэгэхээр манай нэг яг алтан булаг сум бол за том гол бол манай храан гол байна. Жижиг нуур цөөрөм одоо булаг шанд бүгдээр нийлээд нэг 217 орчим явж бүтгэгдсэн байдаг. За манай байгаль орчны хяналтын улсын байцаагч чуулган зэрэг 2025 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар гарсан тэр бомба тодорхойны хүрээнд 5,000 гаруй ширхэг тарьц мод тарьснаар одоо Сэлэнгэ аймгийн байгаль орчны авраг ажилтан болсон юм. За баяр хүргэе. Байгаль их дэлхийд их том буян хийсэн үйл шүү дээ тий. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргье. За би энэ Алтан булаг сумын засаг даргын орлогч Халзангийн утхан жаргал гэж хүн байна. За энэ байгууллагт ороод одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. За сая манай захирал Эрдэнэчир захирлын хэлснээр Ардын Өвсгөлийн үлгийн нутаг энэ түүхт нутаг маань одоо Ахмад үеийн маань одоо залгамж халаан дээр явж байгаа гэж. За энэ сайхан нутагт одоо миний аав ээж хоёр одоо амьдраад гэр бүл болж одоо 50 жил амьдэрсэн тий. Ингээд аав маань Уус аймгийн Зүүн хангаа сумын Илжигэн халахун. За мөн энэ манай сумын одоо сангийн аж ахуй байхад Алтан булаг сумын сангийн аж ахуй байхад орлогч даргаар ус ажиллаж исэн. За ингээд аавынхаа одоо бас энэ ажлыг одоо залгаж ажиллаж одоо сумынхаа хөгжил цэцгэлтэнд одоо хувь нэмрээ оруулж байгаа одоо туйлын одоо баяртай байдаг. За ингээд сумдаа би одоо дэд үс хөрөнгө оруулалтын ажлыг хариуцсан ажилдаг. За аймаг сум улсын одоо хөрөнгө оруулалтаар манай сумд бол одоо жил болгон одоо ард иргэдийнхээ санал хүсэлтэн дээр үндэслэж одоо иргэдэд одоо юу тулгамдж гин ямар одоо хөрөнгө оруулалтын асуудал хэрэгтэй вэ гэдэг саналыг үндэслэж одоо манай сумд хөрөнгө оруулалтын ажлуудаа одоо хийдэг байгаа. За ингээд томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаас дурдах юм бол одоо манай Алтан булаг сум Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр одоо 4 игнэ хатуурчлалттай зам одоо хилийн бонд маань одоо шинээр баригдаж энэ одоо хавар ашиглалтанд ороод төлөө аваад одоо нээлттэй хийгээд байж байна. За мөн одоо манай суманд 500 га газар тийм жилүүц ажиллаж байна. Алтан булаг жилүүцийн захиргаа ажиллаж олон одоо аж ахуйн нэгжүүдийн бас үйлдвэр хөдөлთა үйлчлэгээ үзүүлж одоо ард иргэдтэй бас үйлчилж байна. За ингээд манай Алтан булаг бол ардын өвсгөлийн одоо үлгийн нутаг, түүхт нутаг. За мөн одоо манай Алтан булаг сумын одоо ард иргэд бол үе үеэсээ одоо дамжин уламжлагдаж ирсэн одоо манай бүрэгдээ хайрхан гэж энэ хойд одоо сайхан уул байна. За энэ бүрэгдээ хайрхан уулаа бол манайх Улаанбаатар хотынхаа нутгийн зөвлөлтөд одоо хамтарч 3 жил одоо манай Алтан булаг сумын ард иргэд одоо хөгшин хөвөө залуугүй бүгдээрээ одоо тэмдэглэсэн байгаа. Юугаа тахилах дуулаа тахисан. Тэг ингээд мөн одоо танаа багийн хамт олон одоо манай суманд ирж энэ сайхан хүүхдээ нутаг орны минь одоо ингэж сурталчилж байгаад одоо туйлын баяртай байна. За ингээд манай одоо тэнцэг даргын тамгын газрын одоо
нийт хамт олон мөн одоо үе манай тамгын газар ажиллаж байсан манай олон жил сумын засаг дараагаар ажиллаж байсан гавьяат ажилтсан сундууд арга маань байна, байгаль хамгааллын гавьяат ажилчин Баяр жаргал ах маань байна. За мөн аймгийн төлөөлөгч мөнгөцөд манай насаараа одоо манай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал хийжсэн Эрдэнэ очир захирал маань байна. За ингээд та бүхэндээ нийт одоо хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За мөн танаа багийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За тэгээд Монголынхаа ард иргэдийнхээ төлөө энэ улс их орныхоо төлөө зүтгэж одоо тэгээд энэ сайхан залуучууд ахмадуудтай маш их талархж байна та бүгдтэй. Үнэхээр их сайхан одоо бас хичээл зүтгэл гаргаж хөдөлмөр зүтгэлтэй байж их орныхоо улс их орныхоо төлөө сайн сайхан хүн ардынхаа төлөө хийсэн үйлс нь сүү шиг сайхан цагаан байж мөрөн цагаан байг түүхэн ариун байгээ гэж сайхан ерөөж 300 жилийн түүх бараг яригдах юм байна гэдэг юм дээр бас нэг ойлголтыг бас авлаа. Тэгээд засаг даргатай болон засаг даргынхаа тамгын газрынхаа хамт олон та бүгдтэй Монголынхаа нийт ард түмнийхээ талархж байна. Ингээд маршрутаа хэдүүлээ гаргаад даргийнхаа ажилд орох. За баярлалаа.